Би Edida контент бүтээгч нарын бодиттой баримттай хараад бус шүүмж итгэдэг. Харин би UB Food фестивалийн зохион байгуулагч нарын саруул ухаан гэхгүй юу. За тэгээд Edida контентээс мэдчилж байна. Бид нар бодиттой баримттай хараад бус хоолны шүүмж хүргэдэг. Ноднын UB Food фестивалийн шүүмж дугаар хийсэн. Өнөөдөр дахиад хийх гэж байна. Тэгээд ер нь бол нэлээд шуугиантай байгаа. Ер нь муулж байгаа хандлага маш их харагдаж байгаа. Тийм болохоор бид нар бодиттой баримттай байдлаар ер нь UB Food фестивалыг бас л муулна гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө юу яригдж байгаа вэ гэвэл 1.6 тэрбум төгрөгийн зардлаар энэ UB Food фестивалыг зохион байгуулж байгаа. Тэгээд нэг онцлог зүйл нь гэвэл Нодн бол Сүхбаатарын талбай дээр, уучлаарай, Чингисийн талбай дээр олон ингээд хоолны бизнесүүд бол хоолоо шууд борлуулдаг байсан бол энэ удаа том асар бариад тэгээд дотор нь бол Узбекийн плов, тэгээд лагман, өнөөдөр буюу бас гандангийн тусгай жороор хийсэн гуралтай шүлийг бол дайлна гэд байгаа. Тэгээд ерөнхийдөө тэр асрын гадаа ингээд очингууд нь баахан ингээд очор үүссэн. Тэгээд 5,000 төгрөгөөр тасалбар худалдаж авч байгаа юм бэлээ. Тэгээд тэр тасалбар авангууд нь тэр хоолыг нь өгж байгаа гэж би ер нь ойлгоод байгаа. Тэгээ ямар ч хэлсэн байдалтай танилцъя. Тэгээд ерөнхийдөө бол тэгээ Монголын эдийн засаг бол уул уурхай суурьтай. Уул уурхай салбар бол манай нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ыг бүрдүүлдэг. Харин Монгол улс яах гэж байгаа вэ гэвэл уул уурхай салбараас эдийн засгаа солонгоруулах гэж байгаа. Энэ хүү хүрээнд миний зүгээр ойлгож байгаагаар бол жуулчдыг татах гэж байгаа. Жуулчид татангуудаа бол эдийн засаг солонгорно. Одоо жишээлбэл тэр юуны UB Food фестивал дээр очиод хоол худалдаж аваад хөрөнгө оруулалт хийгээд тэгэнгүүтээ хоолоо идчихэд хажуу талын эмийн сан руу ороод эмийн сан руу давхар хөрөнгө оруулалт хийгээд тэгээд ингээд ерөнхийдөө эдийн засаг уул уурхайгаас ангижрах юм байна. Нэг бас намайг гайхшруулсан зүйл нь юу вэ гэвэл Монгол улс чинь Go Mongolia гэдэг аялал жуулчлалын лозунтай. Тэр Go Mongolia хүрээнд Монгол улсын нийслэл Улаанбаатарт Узбекийн пловыг сурталчилж байгаа гэхээр бол бас сонирн байгаа шүү дээ. Энэ бол Монголтой ямар холбоотой юм бэ? Яг бид нар будаатай хуурга иддэг. Гэхдээ энэ плов гэдэг хоолчин бол 2000-ад жилийн өмнө Персид буюу өнөөгийн Иранд үүссэн. Тэгээ плов гэдэг үг нь өөрөө бол санскритийн полака гэдэг үгнээс гаралтай юм билээ. Тэр нь юу вэ гэвэл одоо юуны будааны бөмбөг гэсэн утгатай. Тэгээд плов бол Узбекистаны үндэсний хоол. Дээрээс нь нэмээд узбекүүд бол пловыг зочломтгой заны бэлэг тэмдэг гэж үздэг. Узбекүүдийн тийм уламжлалт зүүрдсэн үг байдгийн байлээ. Та пловонд тос харамлах юм бол зочин чинь үлсгэлэн гарах юм байна. Тэгэхээр пловыг одоо шалгая. Дээрээс нь ChatGPT ах маань бас пловтой холбоотой нэг хэдэн сонирхолтой фактуудыг та бүхэнд дурдж өгье. 2017 онд Узбекистанд 8,000 кг плов нэг дор хийсэн байлээ. Тэгээд пловыг бол маш том ширмэн тогоонд хийдэг. Тэр ширмэн тогоог нь казан гэдэг. Тэгээд зарим бүр одоо бүр ийм том байдаг. Тэгээ пловчин Персээс олон үндэстнэр рүү тархсан энтхэгд байгаа, Төв Азийн орнуудад байгаа, манай Монголд ч гэсэн одоо будаатай хуурга гэсэн нэрэн доор байгаа. Испанд бол паэла гэдэг нэрэн доор байгаа. Тийм болохоор энэ бол будаатай хуурга, дэлхийн түвшний будаатай хуурга байгаа шүү. За тэгээд плово эзэцгээе. Энэ бол арт түмний контент. Тэгээд би бас манай төр засаг аялал жуулчлалыг дэмжиж байгаа учраас би бол Баянзүрх дүүргийн жуулчин. Тэгээ би Сүхбаатар дүүрэгтээ аялал жуулчлалын зорилгоор ирж байгаа. Тийм болохоор Баянзүрх дүүрэгчүүд бас Сүхбаатар дүүрэгтээ танилцж байгаа нэг аялал жуулчлалын нэг бодит жишээ нь би одоо байна. За тэгээд аялал жуулчлалыг хөгжүүлье. Ямар очтой юм бэ? Би энэ хоолны фестивалд ирсэн. Би энд очдох гэж ирээгүй даа. За. Аялал жуулчлал маань маш сайхан хөгжиж байна. Энд одоо Сонгон хайрхан дүүргийн жуулчлал маань Сүхбаатар дүүрэгт ирсэн байна. Яа нэг нэ? Одоо ингээд 2-3 цагийн дараа хоол удах байхгүй юу? Тэгсний дараа таксаа зарж эхлэв. За би бол энэ контентоо заавал би 2-3 цаг хүлээхгүй. Юу гэж юм байж ах юм бэ? За ерөнхийдөө плов идмээр байсан даанч 2-3 цаг хүлээх ёстой гэж байна. Тэгээд бид нар бол ямар ч тийм холбоо сүлбээгүй зүгээр контентоо хийх хүсэлтэй байсан. Ерөнхийдөө пловыг нийлээд амталж үзээ. Тэгээд шүүмжлэх
бүсэлтэй байсан даанч 2-3 цаг хүлээх юм байна. Тийм болохоор би одоо зайлаад өгье. 3 hours later. За тэгээд 3 hours later UB Food Festival дээр ирлээ, хаалгаа байрчлаа. Тэгээд ганц муу плов тэгээд гурилтай шүл идэх гэж ингээд ийм том асуудал үүсчихлээ. Одоо ерөнхийдөө бол өнөөдөр UB Food Festival-аар зочлоо тоол идэх гэж бодсон. Ерөөсөө бүтээгүй. Тэгээд иймэрхүү мэнд дараа жилийн UB Food Festival илүү гоё болоосай гэдгийг хүсэн өрөөё. Тэгээд эдида контент та бүхэнд бодиттой баримттай хараад бас хоолны шүмж хүргэж өгж байгаа UB Food Festival 2025 Go Mongolia Баянзүрх дүүргийн жуулчин Сүхбаатар дүүрэгт ирлээ. Тэгээд иймэрхүү байдалтай байна. 3 цагийн дараа намайг ирээрэй гэж хэлсэн. 3 цагийн дараа очисон чинь хаалга хаасан. Ерөнхийдөө UB Food Festival болон Min Club хаалга барьжээ. За хоол идэхжсэн чинь бүр тэмтэгч болчлоо. Сайн байна уу? Хаац юм уу? Уг нь 3 цагийн өмнө 3 цагийн дараа ирээрэй гэж хэлээ тэгээд хаацсан юм уу те? Шороо. Асар дотор шорохгүй байгаа шүү дээ. Дотроо хүмүүсээ За. гараад тэгээд хаачлаа. За ойлголоо. Баярлаа. За тэгээд харууллынхантай очиж ярьлаа. Тэгсэн чинь нөгөө юуны элсэн шуурга байгаа учраас асраа хаацсан гинэ. Тэгээ маргааш 12 цагаас ирээрэй гинэ. Ер нь төрийн албан агч нар юм гэдэг шүү дээ те. Нэг ажил хөдөлтгөөд очсон чинь цайндаа орчлоо. Ингэчлээ. За нэг 30 минутын дараа цагийн дараа хүрээд ирэх гэснэ. Тэгснэ за ерөөсөө маргааш хүрээд ирэх ингээл. Ийм байна. Гэхдээ би бас ерөнхийдөө те дугаарынхаа төгсгөлд бас UB Food Festival-ийн үнэлгээ өгчий гэж бод. Энэ амталгаа хийж чадаагүй. Гэхдээ ер нь бол 1.6 тэрбум ч ер нь бас те дажгүй амттай шүү дээ. Ерөнхийдөө нэг 5-4 өгчий гэж байна. Төсөв бол төсөв шүү дээ.